За манай өнөөдрийн зочин улсын хурлын гишүүн Баярмаа байна. Тэр бид ярилцах сэдв бол харьбын нэгж алдарсан гэрээний тухайга хэлцэрийн тухай. 2024 оны 2 сард ерөнхий сайд Бүгд найрамд Хятад улсын харьбын хотоо айлчлах үеэр гэрээнд гар үс сурсан тийм ээ. За энэ гарааг харьбын нэгээр нэрлэж байгаа. За 5-7 ганц модны одоо хил дамсан төмөр замын асуудал. За мөн 5-7 уурхай хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг ингээд ийм зүйлэр хэрэг байгуулсан байна. Тэр энэ хилцээрийг нь бол улсын хурал хилцэж баталсан. Тэр үе та тэр хурал байсан уу? Яг ийм 3 зүйл байгаа даа. Нэгдүгээрт хилцээрт баримтлах зарчим гэж нэг зүйлийг баталсан. Тэр нь болохоор 24 оны 12 сарын 27-нд 12 сарын 25-нд засгийн газраас гинт яаралтайгаар оруулж ирээд одоо баримтлах зарчмыг тэгээд 2 хоногийн дотор үзэж танилцаад тэгээд 27-нд зарчмыг баталсан. Оны өмнөхөн одоо миний нөгөө хэлээд байгаа үр шөнийн цаагаар гэдэг шиг ингээд нэг баяр ёслолын өмнө дандаа нэг ийм асуудал хийгээд нэг. За тэгээд 1 сарын 25-нд биш 24-нд чуулган завсарласан. Одоо энэ оны 25 оны 1 сарын 24-нд намрын чуулган завсарлаад хаалтаа хийгээд хаагаад гişүүд таран отсон. Тойрог тойроглоо. За тэгэнгүүт 1 сарын 27-нд гинт эдийн засгийн байнгын хороо мөн одоо аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорог хуралдуулж нөгөө хилцээрийн төслийг хилцүүлсэн байгаа юм. Одоо хоёр дахь нь буюу хилцээрийн төсөл гэдэг баримтчиг явж штэ. Тэгээд тэрийг яаралтай гормоор хилцүүлээ. Тэгээд нөгөө чуулган завсарлцсан юм чинь байнгын хорооны бус гişүүд бол тэрийг анзаараагүй өнгөрсөн л дөө. За тэгээд чуулган эхлээд 3 сарын эхлэмэгц 3 сарын 27 хавцаа байхаа яг нөгөө хилцээрээ сойрхон баталсан. Ерөөс ийм л зүйлүүдийг улсын хурлаар оруулсан байгаа юм. За тэр хилцээрт бол юу тусагдсан байг бол маш ерөнхий зүйл. Маш ерөнхий зүйл. Тэр дотор тэр нарийн одоо нүрсний үн энэ тэр огт байхгүй. За яг хоо би бол тэр нүрс хилцээрийг сойрхон батлах хурал байгаагүй томил дээр явж байгаа. А гэхдээ би тэр 12 сарын буюу тэр баримтлах зарчмыг батлах үед байхдаа бүр маш их асуусан л да. Яг үнийг нь яаж тогтоох гэдэг юм бэ? Нэг томьёол гэж хэлсэн. Тэр нь яг яаж тогтоогдсон томьёол юм бэ гэж зөндөө асуусан боловч яг үнэндээ бол мэдээл авч чадаагүй. Тийм ч учраас одоо гişүүдээс асуухаар мэдэхгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр гэрээг нь бол үзүүлээгүй юм байна тий. Гэрээг нь үзүүлээгүй. Яг тэгээд хилцээрийн сойрхон батлаад засгийн газарт нэгсэндээ чиглэл өгж байгаа юм л да. Гэрээг одоо энэ зарчмын хүрээнд хийн үү гэсэн одоо нэгсэндээ зарчмын чиглэл өгж штэ засгийн газар. Тэгээд засгийн газрын одоо мэдээж харьяа Эрдэнэс 5 толгой компани нөгөө Хятадын China Energy компанитай нүрсний худалдан авах гэрээ хийсэн. Тэгээд тэр гэрээ нь бол нууц гэдэг ингээд яг тэр үнийн бичсэн гэрээ. Одоо нэлээд хэдэн сарын өмнөөс эхлээд улсын хурлын гишүүн Гамбат одоо Баярмаа гишүүн өөрөө санаачлаад ерөөсөө энэ 5 юу энэ одоо хийсэн гэрээг эргэж харуул яасан юм бэ? Магадлаа. Одоо үнэхээр үнийн зөрүүтэй их том зөрүү байгаа учраас энийг ханан шалгах хороо байгуулъя гэсэн тий. Тэгээ энэ бол эдийн засгийн байнгын хороор дэмжигдээ одоо маргааш хурлаар авах гэж тий. Тэг гэж байгаа. Тий. Энэ хороо байгуулагдсанаар та яг ямар зорилго тавьж байгаа вэ? За яг ямар зорилго гэвэл нөгөө нэгдүгээрт улсын хурлын гишүүд иргэд ерөөсөө энэ гэрээний яг нарийн зүйл заалтуудыг мэдэхгүй байгаа юм. Огт тийм ч учраас энэ үнэтэй холбоотой асуудал дэгдээд штэ. Бараг 2 дахин хямд үнээр тогтоосон байна гэд нэгт. За тэгээ нүүрсээ сорчлохгүй гэд тэр хилцээрт заасаар атал сорчлохоор болсон байна гэд тэ ингээд маш олон тийм асуудал дагуулад байгаа учраас хамгийн гол зүйл нь бол ил тод бус байна. Иргэдэд мэдээлэл өгөхгүй байна гэдэг асуудлаар энийг одоо төр хороо байгуулж шалгахаас замгүй. Тэгэхээр зорилго нь бол нэгдүгürt энэ гэрээ болон материалуудыг ил тод болгох, нууц байгаа бол нууцаас гаргах. Одоо миний бие жишээлбэл Эрдэнэс 5 толгой компани руу бичиг өгөөд гэрээ болон бусад холбогдохтой протокол, хурлын тэмдэглэлээ ирүүлээч гэдээ ирүүлэхгүй л байгаа л да. За тэгэхээр тэр бүх материалуудыг авах эрэхтэй болно. Тийм ээ. За авсны үндсэн дээр мэрэгжлийн одоо экспертүүд, шинжээчдийг томилоод тэр чинь маш нарийн судлаа шүү дээ. Одоо үнэхээр хямд байгаа эсхийг эхлээд мэднэ. Үнэтэй байгаа бол одоо Азны кола гэдэг шиг тэ алга ташаад баяр хүргэмээр байгаа юм. Хямдхан
туссан бол яагаад хямдхан туссан гэдгийг яах нь тайлбарыг авах ёстой. Тэр хурлын протоколууд тэр хилцээрийн үед яригдсан зүйлсүүдийг бүгдийг уншиж судалж мэргэжлийн хүмүүсээр шинжилгээ хийлгээж анализ хийлгээж дүгнэлт гаргуулах юм. Тэгээ мэдээж дүгнэлт гаргасны үндсэн дээр одоо өөрөөр хийх бололцоо байсан байна. Ер нь цаашид бол нүүрсийг бол ийм байдлаар үнийн дүнгийн тогтоох боломжтой гэдэг тийм дүгнэлт хэрэг гарах юм бол яах нь үнийг нэмүүлэх зорилго тавина. Дахиад засгийн газар чиглэл өгөөд үнэ нэмүүлээч гэдэг асуудал. Тэр 2-3 зүйл бас сонирхол татаад байгаа юм л да. За нэгдүгээрт мэдээж 250 сая тонн нүүрснийг хийж байгаа. Энэ бол их том тоо шүү дээ. Тэгээд үнийн асуудал нь одоохондоо тодорхойгүй байна. Маш багаар хийсэн гэсэн мэдээлэл тань байгаа юм тийм. Тийм яриа одоо байгаа дээ шүү дээ. Мэдээлэл. Батлагдаагүй. Тэр гэрээтэй танилцсаж тэр бүх зүйлийг мэдчихэж л одоо аль бисны яриа хийхгүй бол болохгүй байгаа юм л да. За тэгэхээр харталт байгаа дээ шүү дээ. Энэ цаана бол бас нэг зүгээр одоо юу гэдэг том агуулгаараа бол Монгол улсын нэлээ одоо тийм олон жил яригдсан мөртөө хил дамсан төмөр зам ашиглалтанд оргоос болсон алдагдлыг хүмүүс халгалж ярьдаг. Тэр энд одоо хэл холболтын төмөр замыг ямар ч байсан барих гэрээ байгуулж байгаа нь бол үнэхээр том үйл явдал гэж бас хүлээж авсан хүмүүс байгаа шүү дээ. Тэр энэ ач холбогдлыг бол та мэдж байгаа тийм. Мэдгүй яах вэ? Хил холболтын тэр гэрээг бол алга ташаад хүлээж авч байгаа. Энд чинь 3-ыг цогцоор буюу 3 асуудал тийм. Нэг нь бол хил холбох тухай гэрээ тусдаа. Хоёр дахь нь нүүрс худалдаа авах тухай гэрээ. Гурав дахь нь болохоор нөгөө хүчин чадлыг нэмэгдүүлэх буюу тэр уурхай ашиглалтыг нэмэгдүүлэх гэдэг 3 өөр гэрээ байгаа юм. Тэгэхээр бид нар тэр хил холболтын гэрээл огт бараг одоо тэрэнд нэг их тийм онцгой ач холбогдол өгөхгүй. Тэр бол ерөөсөө Монгол улс өөрийнхөө мөнгийг төлөөд ерөөсөө төлбөрөө төлөөд хил холбуулж байгаа, ажил хийлгэж байгаа асуудал байгаа юм. Магадгүй яг хуу энийг ингэж уялдуулж авч үзэх гэхээр одоо зүгээр хальт ингэ ботход магадгүй бид нар тэр хил холболтын үнийн дүнгээ бартардаад нөгөө нүүрсээрээ орлуулад одоо гэрээ хилцэл хийцэн байсан бол бас эн чинь тийм учраас хямд туссан юм байна гэж ойлгох санжтэй. Гэтэл одоо байгаа мэдээлэлээр бол 100% Монголын тал Эрдэнэс тавталгоо 100% мөнгөө өөрснөө төлөөд хил холбох ажлыг хийлгэж байгаа гэж байна. Тэгэхээр энэ бол бас болж байна те. Монгол улс одоо яг нэгэн боломж нь агуул өөрөө өргүү те. Өөрийнхөө зардлаар өөрийнхөө ажлыг хийлгэж байна. Тэр бол тустай. Тэрлөө ерөөс орохгүй. Энэ яхав те энэ гэрээ бол бас хянан шалгуулах сонирхолгүй хүмүүс байх шиг байгаа юм гэж хардж штэ. Ягаад гэвэл ерөөсөө нийл ийм гүтгэлэг явуулж байгаа байхгүй. Нөгөө төмөр замыг гацаах нэ, хил холболтыг гацаах нэ 16 жилийн турш хаа. Тэгж л ойлгож байна л да. Ер нь бол тэг. Үгүй яалаа гэж тийм юм огт байхгүй. Би бол удаа дараа хэлж байгаа. Тэгэхээр холболтыг бол тусдаа санхүүжил төсөөр Монгол улс хятадуулсаар одоо гүйцэтгүүлэх гэж байгаа юм шүү. Тэгж байгаа яг үнэ. Нэг их 80 орчим төгрөг болж байгаа гэсэн шүү. Дайварт нь одоо гэрээ хийх юм уу? Эсвэл энэ гэрээч тусдаа зүйл юм уу? Нүүрсний тусдаа зүйл гэж үзээд байгаа шүү дээ. 3 тусдаа гэрээ байгаа гэж үзээд байгаа юм. Тэгээд яг 3-ыг цогцоор гэдэг нэг юм нэгдсэн нэг юм зарчим тохирсон эсхийг мэдэхгүй. Хэрвээ зүгээр хар ухаанаар бодоход хэрвээ бид нүүрсээ хямдаар өгөх гэж байгаа юм бол тэр одоо харбины тэр төмөр зам холболт биш харбин явахад ганц мод гашин сухатын хил холболтын төмөр замын ажлыг магадгүй бартардах байсан биз дээ. Харин би бас тэгж л ойлгоод байсан. Үгүй. Нүүрсээр бартардаж тэр хил холболтын ажлыг хийлгүүлсэн бол ойлгох санж хямд тогтоосныг гэж үгүй. Тий байнгын хорон дээр байваа их хурал дээр та бас хоёр гишүүнээ асуулт авч хариулт авсан байна та тий. Тэн дээр би зүгээр хоёр зүйлийг бас анзаарч ирсэн. Нэгдүгээр хоёр гишүүн бол ерөөсөө таасан бол хэлж ирсэн. Тэгвэл цуцлахгүй юу та. Засгийн газрын хуралраа цуцлж штэ. Тэгээд тэр том төсөл одоо зогсон биз. Гэсэн ийм зүйл ярьж ирсэн та энийг юу гэж ойлгож ирсэн. Яг тэ нөгөө муу бол хайдлын бараа ухаа гэдэг чинь нэг юм нийгэмд нэг ийм одоо юм үүсгдэг болцсон байна штэ. Нэг болохгүй юмыг барьж авч түүнтэйгээ одоо өөрсдийг нь шүмжилж байгаа гişүүд иргэдийг аваачиж наадаг. Тэгэнгүүт үн ягаад хям тогтоочоо гингүүт төмөр замыг гацаах гэж байна гэд. Тэгэл яг одоо энэ дээр чинь нэг юм адгаж штэ тийм жишээлбэл нэг зориуд те тэгвэл наатах зогсоочих тэгэл хил холбол чинь зогсно үзэж байгаа юм. Гэтэл сүүлийн 5 жил засгийн газрын тэргүүн хийхдээ ер нь ягаад 16 жил ингээд төмөр замыг гацаацсан. Эцээц те хин гацаасан юм. Чи нэг хүн итгээд ч юм уу байж таарна үсттэй. Тэгээ бид нар буруутайгээд байгаа юм. Манайх энэ айлын талыг 16 жилийн турш хохироочихсан юм аа. Тийм учраас одоо ийм хямд бараг л одоо тогтоосон гэдэг агуулгыг илэрхийлээд байгаа юм л та. Тэгэхээр хэрвээ манайх 16 жил гацаасан буруутан бол хин энийг гацаасан юм бэ? Хин нэгэн хүн хариуцлага хүлээх ёстой үсттэй. Гэ тэгэхээр байхгүй.
хинт ч ямар ч хариуцлага тооцохгүй мөртлөө Монгол улс ингээд гацаас юм аа л гэдэг байгаа байхгүй юу? Бас нэг одоо анхаарал татж байгаа зүйл бол тэгээд та цаг хугацаанд тавьчихсан баярын үеэр ч юм уу одоо ингээд энэ асуудлуудыг их хурлаар хэлсэн байж тээ. Мэдээл дутууж авч ирсэн юм шиг. Тэгэхээр энэ бол манай одоо төрийн бас нэг эмгэнэл гэж хэлж болохоор зүйл гэж би бодоод байт юм л да. Яг ингээд нууцаар хийдэг те гин дөөлдөг одоо тэгээд нэг хүмүүсийн сэтгэл санааг нэг догдолсон одоо анхаарал тавих байл зүйлд нь хийдэг. Тэгэхээр та бас яг тэр талаас би яг тэр талаас нь харж байна. Яг л 25 гэдэг ч одоо баяр төгцсөн те энэ тэнхүү шинжлэх урамсгал бүрдсэн үед яаралтайгаар мөр засгийн газраас оруулж ирээл тэгэл 27-нд нь хилцээл баталсан л да. Тэгээд би төдийгүй олон гишүү асуусан үнийн талаар. Тэгэхээр ингээд нэг тийм бараг нэг евнгийн юм шиг юм надад санагдаад байгаа байхгүй юу. Тэг ингээд яг тодорхой юм хэлэхгүй мөртлөө ингээд нэг юм хилээл байгаа юм. Тэг яг томьёол нь юу юм бэ гэд ингэхээр байхгүй. Тэг яг нөгөө урт хугацааны суур үнийг хамгийн сүүл байгуулсан суур үнийг гэж байгаа. Тэгэнгүүт тэрийг бид нар бас дахиад мэдэхгүй байхгүй юу. Ягаад гэхээр өмнөх нүүрсний гэрээнүүд яасан дандаа оптик дандаа нууц. Тэгэнгүүт би бол хувьдаа тухайд юу гэж бодсон бэ гэвэл бараг нөө 2012 оны үеийн нөгөө Чалкогийн гэрээ шүү дээ. Тэр мэрийг ч юм уу ч гэж ах шиг тэг хүмүүс маш их төөрөлдсөн их хурлын гишүүд. Дахиад одоо ингээ эргээ харахад сая сүүлд засгийн газраас тэр оптик гэрнүүдийг ил болголоо шүү дээ. 39 орчим гэрээг те. Тэгэхэд тэр ингээд тэр чинь бид нар бас мэдэхгүй л байжсэн байгаа байхгүй юу. Саяхан ил болгож байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь тэр оптик гэрээний үнийн дүнг хэд байгаад гэдгийг хинч мэдэхгүй л байгаад байгаа байхгүй. За тэр ийм асуудал юм байна. Тэгэхээр саяхан ерөнхийдөө замдан шатар бас нэг асуултанд хариулахтаа хэлж байсан. Одоо энэ гэрээгэр яах юм бэ гэсэн чинь энэ гэрээч одоо бас заалттай нэг тал дангаараа цуцлах бас боломжгүй гэсэн ийм заалтууд байгаа. Бид энэ талаар судалж байгаа гэсэн юм хариулж өгч байсан. Хоёр асуудал. Одоо нөгөө ил гарахгүй байгаад байгааг болохоор тэр хилцээрт одоо энэ холбоотой тийм энэ гурвыг цогцоор гэдэг энэ асуудалтай холбоотой бүх баримт материалыг нөгөө талын зөвшөөрлөггүйгээр одоо үзүүлж харуулахгүй гэсэн заалт байгаа. Нууцын гэрээ байгаад байгаа байхгүй юу? Тэр нөгөө талаас зөвшөөрөл авч вэж бид нар үзэх хэрэгтэй болох гэж штэ. Нөгөө талаас одоо зандан шатар ерөнхий сайд хэлсэн байж тээ. Тэгэхээр энэ нь бол мэдээж өмнөх тэр ерөнхий сайд ч гэсэн хэлсэн. Юу гэж үг гэвэл цуцалж болно гэж байгаа. Гэхдээ цуцлна гэж тийм юм бол байхгүй. Ямар ч гэрээ бол муу сайн сул алдаатай байгуулагдсан байхыг үүсэхгүй. Тэрийг гагцгүй нийт яралтай цаг алдалгүй засаад сайжруулад явах нь л ерөөсөн Монгол улсын эрх ашигт нийцэх ёстой. Одоо бид нар саяхан энэ оюутлогын гэрээг л харлаа тий. Дахиад эн чинь алдаатай байхыг үүсэхгүй. Тэгээд ингээд энэ олон жилийн турш яралтай засаад явж явах ёстой атал үдийг хүргэчихсэн ингээд одоо бөөн хэрүүл болоо явж байгаагаас сэргийлэхийн тулд бид нар яах нь Ямааны мах халуун дээрээ нийт яралтай энэ гэрээнд нь одоо боломж байх юм бол нэмэлт өөрчлөлт оруулж үнийн дүнгийн жоохон нэмэх ийм л эцсийн зорилго тавьж байгаа. Тэгэхээр зорилго тодорхой байна. Та бүхэн бол одоо ерөнхий тоо хэлсэн шүү дээ. 10 тэрбум Америк долларын одоо алдагдaltaй гэрээ байгуулжээ. Энэ бол Монгол улсад үлэм жааж хохиролтой. Үнэхээр хохиролтой. Энэ тоог та яаж одоо хаанаас яаж яг энэ бол анх нөгөө шүгэл үлээсэн хүмүүс хэлсэн шүү дээ. Тэгээ ямар тооцоо гаргасан бэ нэг үйл за нэг 50 ч юм уу $60 байна гэж үзээд байх шиг байна тийм үү. Тэнгүүд нөгөө нэг нюанс байгаа шүү дээ. Айлын тал биржийн үнээр худалдан авахыг хүлээн зөвшөөрөв гэсэн нэг юм илтгэх хуудас байсан байгаад байгаа юм. Тэр илтгэх хуудсыг хэн бичсэн бэ гэвэл одоо нөгөө Ганбат тэгээ тухайн үеийн Эрдэнэс 5-7 бэт Ганбат 7 удаагийн хилцээрийн дүнд дараах байдлыг тохирвгээд илтгэх хуудсыг тухайн үеийн засгийн газрын хэрэглэх газрын дарга амар эсгэлэнд өгчээсэн байдгийг 24 оны 2 сард тэрэн дотор тийм өгүүлбэр байгаад байгаа юм. Айлын тал болохоор за гэхдээ 5% хөнгөлт өгөөч гэсэн маа тэглгүй яхав энэ урт хугацааны гэрээ хэлцээр чинь хөнгөлт байна. Хоёр талаас харилцаа ойлголцох ёстой. Тэгээд тийм одоо илтгэх хуудас байсаар атал аль шатанда яаж яваад яг нэг жилийн дараа гэрээ хийхдээ тулахтаа тийм бага үнээр тогтчихвоо буюу биржийн үнээр бус тогтчихвоо гэдэг ингэж шүү дээ. Тэгэхээр тэр зөрүү юу гэж гаргаад ин гэхээр одоо биржийн үн чинь $120-аас $150 байгаа. Өндөр байгааз. Тэгээ хэрвээ магадгүй тэр гэрээнд одоо $50-аас $60 гэж тусгацсан болвол яах нь вэ? Хоёр дахин алдагдал гарах нэ гэж үзээд тэгээ хоёр дахин гэхээр бодоод үзэхээр 10 тэрбум буюу бараг Монгол төгрөг 36 их найдын алдагдал. Манай Монгол улсын төсөөс дамссан хэмжээний ийм их одоо орлогыг бид нар алдах эрсдэл байгаа учраас энэ гэрээг нэгдүгээр дээл болох үзий харъя шинжээчтэй дүгнүүлээ.
За баярлалаа. Тэгээд төгсгөлд нь одоо маргааш их хурлаар хороо байгуулахад батлагдвал энэ шал хороо үйл ажиллагаа юунаас эхлэх вэ? Сонсгол их үү? Дараагийн шат талхмыг нь томжилж байгаа. Юунаас эхлэв бол хамгийн нэгдүгээр нөгөө нууцалаад өгөхгүй байгаа тэр материалуудыг бүгдийг татчих байгаа юм. Маш олон удаагийн олон жилийн тий яг энэ гэрээ хийх хүртэлх яриа хэлцээрүүдийн протокол, хурлын тэмдэглэлээс ахуулаад бүх зүйлүүд авч танилцсан. Тэгээд мэрэгжлийн шинжээчдийг томилно, хянан шалгагчныг томилно, мэрэгжлийн одоо нүүрсний тэ худалдааны салбарын энэ төр хүмүүсийг томилоод тэгээд тэр гэрээ одоо тэр протокол тэмдэглэлүүдээр суулгаж ажилуулна гэсэн үг. Тэндээс эхэлнэ. Юу юуг сонсгол хийхгүй. Тэгээд дараа нь одоо тэ сонсголын юу яриулах шаардлагатай хүмүүсээсээ асуултаа асууж тодруулаад ингээд боогоод дүгнэлт гаргаад яах нь засгийн газарт чиглэл өгнө. Миний одоо харж байгаа үндсэн зорилго бол $10-оор ч болтгоо нэмхийг л хүсэж байгаа. Тэр суур үнийг нь. Тэгээд эцсийн дүндээ бол яг энэ гэрээнд өөрчлөлт оруулах тийм ихтгэлтэй байна уу? Хэрвээ бид шалгаж үзээд алдаатай байвал нөгөө талдаагаа хэлцээд сайжруулах боломжтой юу? Тийм байлгүй яг энэ бүгдэн дотор дард улс идэж одоо маш том дэлхийн гүрэн тий. Тэгэхээр эдгээр том улсуудад ч гэсэн мэдээж одоо тий аливаа худалдааны гэрээ хэлцээрийг үнэн шударгаар аль аль талдаа гэж харах боломжтой байна. Ашигтай хонжоотой байлгах төвшөнд хийхийг бол бас хүсэж байгаа байх. Тэгэхээр бол алдаа гарсан байхыг үүсэхгүй. Гагцгүй тэрийг засах боломж нь бол нээлттэй гэж бодож байгаа. Тэгэхээр бүгд дард улсын тал ч гэсэн энийг бол хүлээн зөвшөөрөх байх гэж итгэж байгаа. Тэгээ Монгол улсын үндэсний эрх ашиг нэгдүгürt. За баярлалаа тань.